За намайг Милха гэдэг 2017 онд Монгол Улсын их сургууль нийгмийн ажил мэргэжлээр элсэж ороод 2021 онд төгссөн. За төгссөн жилээ бол төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөд боловсрол нийгмийн хамгааллын салбарт бол 3 дахь жилдээ ажиллаж байна. За 22-оос 23 оны хичээлийн жилд бол сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаад одоо бол Баянгол ургийн 4-р хороонд хөлбөмбөр эхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. За хөгжлийн нийгмийн ажилтны хувьд гэх юм бол хорон дээр яг 108-ын дуудлагатай айл өрхүүдээр явж үйлчилгээгээ нийгмийн ажиллагааны кейс менежментийн дагуу үйлчилгээгээ үзүүлдэг. За сургуулийн нийгмийн ажилтны хувьд гэх юм бол яг хүүхдийн эрх хөгжил хамгааллын чиглэлээр гэр бүл чиглэлсэн үйлчилгээнүүдийг давхар үзүүлээ явдаг бол халамжийн нийгмийн ажилтны хувьд гэх юм хөлбөмбөрлөлтийн мэргэжилтний хувьд гэх юм бол нийгмийн халамжийнхаа хууль тогтоомжийн дагуу бол халамжийнхаа тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг бол үйлчилгээгээ үзүүлээд явдаг. За манай хорооны хувьд гэх юм бол 2100 өрхийн 8400 хүн амтай. За яг өрх бүрд хүрж байгаа үйлчилгээ бол хүүхдийн мөнгөнд тэтгэмж байна. За дээрэс нь 0-3 насны хүүхдээ асарж байгаа ихэд олгох тэтгэмж, цалинтай хүүхд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж болоод одоо тухайн өрх бүрд одоо хүрж байгаа үйлчилгээнүүдээс гадна онцгой тохиолдлын мөнгөнд тэтгэмж гэхээр тухайн яг жилд нэг удаа олгогддог ч юм уу мөнгөнд тэтгэмжүүд байдаг. Мөн хөлбөмбөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг утгаараа хөлбөмбөр эрхлэлтийн асуудлыг бол давхар хариуцаад одоо хорооныхоо ажилгүй иргэдийг бол ажилд зуучилдаг. За тухайлбал одоо нийгмийн халамжийн сангаас одоо айл өрх болгонд өрж байгаа хүүхдийн мөнгөнд тэтгэмж гэж байгаа. Сар болгон хүүхдийнхээ тухайн айлынхаа хүүхдийнхээ тоноос үл хамааран амжиргааны төвснээс үл хамааран сар болгон 100 мянган төгрөг олгогддог. За энэ 100 мянган төгрөг болохоор эргээд хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд гэдэг юм сурч боловсрох одоо эрхтэн тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлээд явж байгаа. Халамжийн салбар бол мэдээж бусад салбартай боловсрол, нийгмийн хамгаалал гэдэг бусад салбарын хувьд бол уялдаатай ажиллах ёстой. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг бол зөвхөн одоо бусад салбаруудтайгаа тухайлбал боловсрол, нийгмийн хамгааллын салбар болоод төрийн болон төрийн бус байгууллагууд ажил олгогч иргэдтэйгээ хамтарч ажилласнараа илүү тухайн иргэдтэй одоо зорилтгүй иргэдтэй үйлчилгээгээ хүргэх, тэгээ нийгмийн хэдлийн үед далайцтай өөрчлөлтийг бий болгоно гэж боддог. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.